Тэд сайдуудад татчул зүгээрээс юм даа гэдэг үгээр асуулт эхлэе. За 3 асуулт өгсөн байгаа. Нэг нь энэ амжиргаатай холбоотой, бодит үр дүнтэй холбоотой асуулт байгаа. Мэдээж засгийн газар бол хөтөлбөрөө дэвшүүлээд явж байгаа. 5 жилийн хөтөлбөрөө явж байгаа. Тэгэхээр одоо шүү дээ ерөөсөө нэг талаас засаг нь бол тоо баримтаа яриад байдаг. Нөгөө талаас сөрөг хүчний асуулт асуугаад байдаг. Бодит амьдрал дээр хүмүүсийн яг нөгөө одоо англиар хэлбэл inclusive economics буюу хүртээмжт эдийн засгийн хүний хаалгаар хөрөгчөнд нь амжиргаа болж орж ийн үгүй юу гэдэг л асуулт байгаа юм. Тэгэхээр та 2026 оны наадам гэхэд 2027 оны 26 оны цагаан одоо шинэ жил гэхэд ч юм уу 6-аас 12 сарын үечлэлтэй ер нь яг ямар хэмжигдэхүйц үр дүнд эдийн засгаа босгоцсон байна гэж тооцож байгаа вэ гэдгийг сонсомоор товчтой. За хоёрдугаарт нь бол нэг гомдол хүний эрхийн дэд хороонд ирсэн учраас энэ эргээд бас энэ шууд одоо юутай холбоотой учраас энэ амжиргаатай холбоотой учраас асуучих гэж бодож байна. Хөдөлмөрийн хуулийн 101 дугаар зүйл дээр байгаа цалин хөлстэй холбоотой. Цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл хөлс ээлжийн амралтын цалин шагнал урамшууллаас бүрднэ гэж. За төрийн албаны хуулийн 9.2 дээр байгаа. Энэ дээр бол төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ гээд тодорхой зохицуултуудыг оруулсан байж байгаа. За ингээд засгийн газар шийдвэр гаргаад урамшууллыг хасцсан гэж ойлгож байгаа зөв үү? Хассан тий. А гингүүд ийм гомдол ирээд байгаа. Дээр үед нөгөө 20 дугаар тогтоол гарахыг мэдээд дотор нь өссөн хүн гарч яваад 2 диктофон хөдөлж аваад хэрэгт орлоо гэдэгтэй адилхан. Яасан гэхээр сангийн яам урамшууллаа өөрсдөө авцсан байна гэдэг гомдол ирээд байгаа юм. За тэгээд бусдууд нь бол хасчлаа гэдэг гомдол ирээд байгаа. Хүний эрхийн дэд хороон дээр ирж байгаа энэ гомдлыг би уламжилж байна. Ерөнхий сайдаас дээр хариулт авъя. Тэгээ ард маань олон хүмүүс байгаа учраас асуултаа ингээд товчхон дуусгач. За би таны асуултанд хариулах 3 асуултаар асууж байна. Та бүхэн нөгөө төрийн хуулийг дагна гэж улсыг бол тангараг өргөдөг тийм үү? Хууль дагах ёстой юу бид? Хуулиа дагаж мөрдөх ёстой. Энд чинь одоо мэтгэлцээ юм чи асуулт хариулт явна шүү дээ. Хууль дагаж мөрдөх ёстой юу? Засгийн газрын тухай хуулийн 18 штик 4-т сайдынхон тодорхой үр чиглэл хариуцах дид сайд байна гэсэн байна. Төрийн дахин инженерчлэлийн хийсэн олон улсын байгууллагын дүгнэлтээр дид сайд буюу хяналтын механизм байхгүйгаас яамдад бас хууль зөрчигдөх нөхцөл байдлууд үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгэхээр би хууль биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хууль заасны дагуу ерөнхий сайд хууль биелүүлэх ажлыг хариуцах хэрэгтэй. Хууль нь дид сайд байна гэж заасан байна. Би хууль биелүүлэх хэрэгтэй. Энэ хууль биелүүлэгээс болсон гарсан үр дагаврыг сүүлд нь хууль биелүүлэх засгийн газар авчихсан. Тийм учраас би хуулиар хэрэгжүүлж яана гэдэг хэлээд байгаа шүү дээ. Энэ зөвхөн хуулинд биш дэлхийн нийтэд байгаа жишг байна. Гүйцэтгэл дэд сайдыг ажилладаг жишг дэлхийн бүх улсад байна. Дэд сайдын ажлыг бол одоо олон салбар нэгжтэй энэ бүх систем салбарыг авч явж байгаа бүх улсад түнтэй төстэй ямар нэгэн байдлаар төрийн наримчгийн дарга парламент хариуцсан төрийн наримчгийн дарга хэдэн 10-аараа дэд сайдууд ажиллаж тухайн яам салбарын ажлууд явж байна. Нийслэл нь янз бүр боловч эрх үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт төрийн байгууллагуудын уялдаа холбоо парламенттай харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй байна. За ингээд дэлхийн бүх улсуудад байгаа юм манад хэрэгжээг нь өөрөө юм асуудалтай байна гэдгийг би хэлмээр байгаа. За нөгөө таны сүүлд асуусан асуултуудтай бол зарчим хэв санал нэг байна. Энэ дээр ганц асуудал урамшуулал хасаагүй шүү. Эхний 3 удирлын урамшуул олгоцсон. 4-р удирлын урамшууллыг зүгээр даргын үзмжээр урамшуул олгоод байгааг болж миний саяны хэлсэн бүтээмж үр дүнд суурилсан ажлын үнэлгээний үндсэн дээр урамшуул олгодог тогтолцоо